Монгол Сингапурын хамтарсан SMS компаниас өнөөдөр биеийн тамир спортын хөгжлийн төвийн спортын ангаах ухааны албанд тамирчдын гэмтэл бэртлийн үед хэрэгэлдэг нөхөн сэргээ хэмжлэгийн зөөрийн тоног төхөөрөмжийг гардууллаа. Үн төлбөргөд тусламж олгон өгч байгаа энэхүү төхөөрөмж нь 13 сая төгрөгийн үнэлгээтэй байна. Ультрасаунд гэдэг багш бол тамирчдын гэмтэл бэртлийн үед гол хэрэгэлдэг багжийг бол гардуулж өгч байгаа. За яагаад биднүүд энэ багжийг бас сонгож энэ багжийг үнгүй авч байгаа юм бэ гэхээр ер нь манай Монголын тамирчид бол хөдөө орон нутагт суглалтанд гардаг. Энэ суглалтанд гарч байгаа үед бол биднүүд суурин багжаасаа илүү зөөрийн багжууд нь биднүүд их ачаал бүтэлтэй байдаг учраас тухайн энэ SMS гэдэг компани тавьсан. Тэгээ SMS гэдэг компани бол нэг нь ийм $1000 үнэтэй ийм 5 ширхэг нийт 10 сая гаруй төгрөгийн багжны төхөөрөмжийг өнөөдөр манай спортын анх ухааны эмч нарт гардуулж өгч байгаамаа. Одоо биднүүд бол суурин багжаар бол нэг 10-15 минут үйлчлэг үзүүлдэг. Энэ зөөрийн багжийг бол тухайн яг гэмтэл бэртлийнхэн үед ингээд наачдаг. Наагаад ирэнгуут яг энэний үйлчлэг нь бол яг тэр өвчтөе хэсэг дээр очиж үйлчлэлээр онцлог. Ийм Америкийн багж байгаа. Тэгэхээр нэг удаа тавихтаа бол 4-5 цагийн ийм үйлчлэгээ үзүүлдэг. Бэртэл гэмтлийг бол маш хурдан хугацаанд юу яадаг, ялгшруулдаг. Одоо зүгээр энгийн багжаар нэг 7-оос 10 хоног имчилгээ хийдэг бол энэ багжаар бол нэг 2-3 хоногийн имчилгээ хийгээд явж байгаа. Эдгэрэлт хурдан эргээд тамирчин тухайн тамирчин бол бэлтгэл сургалтанд орох хугацаа богинож байгаагаар их бас онцлогтой.